Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдөр ээлжид подкаста танд хүргэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр хүний хэмж намун маань хүрэлцээрсэн байгаа. За амжтай энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хоёулангийнх нь ярилцах сэдв маань өтрээний хэвийн орчин гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр яг энэ өтрээний хэвийн орчин гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Нөгөө pH ингээл тэнцвэртэй байлгах гэж яриад байдаг шүү дээ. Энэ яг юуг хэлээд байгаа юм? За юуны өмнө бүх дээрэн өдрийн мэнд хүргэе. За энэ өтрээний хэвийн орчин гэдэг маань ялангуяа эмэгтэйчүүдэд одоо хамгийн том асуудлын нэг байдаг тийм ээ. За өтрээ гэдэг маань өөрөө тийм хүчлэлэг орчинтой тийм одоо хүний эрхтэн байгаа. За энэ маань болохоор зэг яадаг вэ гэхээр зэг pH гэж хүний одоо биед байдаг. За өтрээ маань болохоор зэг өөрөө ходоодны дараа ордог хамгийн их юм хэвийн бактеритай эрхтнэр хоёрт ордог юм эрхтэн байгаа. За тэгэхээр зэг яадаг вэ гэхээр зэг хүний биед болохоор зэг ашигтай болон ашиггүй бактери гэж байдаг. Харин өтрээнд маань болохоор зэг ашигтай бактери буюу лактобацил гэдэг бактери маань өтрээний 70%-ийг нь эзэлдэг байгаа. За тэгэхээр энэ маань лактобацил маань яадаг вэ гэхээр зэг өөрөө өтрээнд 70%-ийг эзэлдэг ба энэ маань өөрөө энэ лактобацилын тоон өөрчлөгдөд ирэхээр өтрээ маань нэмгэгшээд ирдэг гэсэн үг. За тэгээд ингээд хэд орчим лактобацил байд юм бэ гэдээ аваад үзэхээр ойролцоогоор 1 грамм одоо өтрээний шүүрэлд 100 мянган сая лактобацил маань агуулгадчихэдэг. За тэгээд энэ одоо лактобацил маань хамгийн гол нь өтрээг хамгаалаад өгдөг. За яадаг вэ гэхээр энэ лактобацил нь өөрөөсөө хоёр төрлийн нэг юм бодис ялгаруулад үүнийгээрээ өтрээний одоо өтрийг хамгаалаад бактери эмгэх төрөгч нянгаасаа сэргийлээд өгдөг байгаа. За тэгэнгүүт ямарваа нэг шалтгааны улмаас энэ лактобацилын маань тоо багасдаг. За багасаад ирэхээр нөгөө нэг өтрээ маань уг нь хүчлэлэг орчинтой байдаг. Энэ лактобацил нь хүчлэлэг орчин бүрдүүлдэг байхад энэ лактобацил нь багасаад ирэхээр өтрээ маань шүлтлэг орчинтой болоод ирдэг. За тэгээд ирэнгүүт эмгэх төрөгч нянгууд өсөж үржих таата боломж болцоо үүсээд ирдэгэ гэсэн үг байгаа. За мөн давхар лактобацилаас энэ ялгардаг тэр бодис нь давхар багасаад ирэнгүүт нөгөө нэг нянг устгах чадвар маань бас давхар багасаад ирдэг гэсэн үг. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор одоо нөгөө бид нар чинь эмэгтэйчүүд бэлгийн ариун цэвэр сайн сахих ёстой л гэж ярьдаг. Тэгэл за нөгөө урдаасаа хоошоогоо угаахаас өсвүүлээл тий. Тэгээд одоо сүүлийн үед бол янз бүрийн л нөгөө ариун цэврийн одоо бэлгийн ариун цэврийн одоо нөгөө шингэн савнгууд гарцсан байна штэ. Тэгэл хүмүүс ярьдаг штэ. Энэ нүгээр байнга одоо угаахаар нөгөө байх ёстой нянгаа устгачдаг гинэ, муу гинэ гэл. Тэгэл зарим хүмүүс бол бүр тий нөгөө марганцын уусамлаар хүртэл ингэж бургуулж угаадаг тий. Энэ мэн яг одоо үнэхээр тэгэж байнга угаах ёстой байдаг юм уу? Эсвэл яг ингэж угааснараа тэр нөгөө байх ёстой бактериудаас устгаад байдаг нь үнэн үү те? Яг зүйтэй. Наа чи айгүй зөв асуулт л та. За ингээд энэ өтрээний эмгэгшил маань одоо яг ясмэн дээр ярихаар айгүй ариун цэвэрч хүмүүст хамгийн их тохиолдоод идэг. Яг тийм. Яагаад гэвэл хитрхи их угаадаг, бургууддаг. За тэгээд ямарваа нэг угаагч бодисоор үнэртэй танартай шингэн зүйлсээр за тэгээд одоо орчин үед нөгөө нэг бүсгүүчүүд маань аяг байнанд саунд ордог болсон тий. За байнанд орохоор нөгөө 9 жорын бөмбөлөөг угаагч давс гэл маш олон химийн бодистой юм ороод ирэнгүүт нөгөө нэг нянга хэвийн нянга устгаад ирдэг. За тэгээ энэ хэвийн нянга устгаад ирэхээр миний түрүүний хэлсэнчлэн нөгөө лактобацилын маань тоо буураад ирэнгүүт гаднаас нянга орох одоо энэ нөхцөл маань бүрдээд ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь ихэвчлэн ингээ хараад ахаар би уг нь ариун цэвэртэй айгүй сайн сахидсан штэ тий. Тэгээд хахад л ингээл үнэртэй дэн доошоогоо цагаан юм гараад байна гэсэн зөвөртэй хүмүүс маш их байдаг. Тэр маань хит их ариун цэвэр сахиснаас болоод бас үүсээд идэг. Бараг тэр тухай ариун цэврээ бараг муу сахидгууд нөгөө лактобацил маань бараг их байх тохиолдол бас байгаад ах шиг байгаа юм. Тэгээд одоо тэгэхээр за яг хуу за ер нь бол тэгэхээр юу гэдэг одоо бид нар за одоо манайхан чинь нэг айхтар өглөө оройдгоо усанд ордгол халуун газар амьдардаг хүмүүс бол яалтчгүй нөө халуун
байгаа учраас өглөөрөө усанд ороод байдаг. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд маань энийг анхаарч явах хэрэгтэй байна. За тэгээд миний ойлгож байгаагаар би ч гэсэн эмэгтэй хүн учраас одоо менструац буюу биений юм ирсэн үед бол ариун цэврийг мэдээ сахин. За тэгээд одоо бэлгийн харьцаанд орсны дараа бол мэдээж сахин тий. Тэгээд нөгөө 7 хоногт 2-3 удаа усанд орохдоо бас ингээд угаагаад тэгтээ зөв зохистой яг удаас нь хойшоож идэм угаагаад тий. Хамгийн гол нь зөв ариун цэвэр сахих хэрэгтэй юм байна шүү дээ тий. Зөв ариун цэвэр сахих хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо энэ нөгөө нэг айгүй олон сүлжээний ч юм уу эсвэл гоо сайхны энэ компаниудаас нэг угаагч юмнууд гэд гаргаад ирдэг. Тэрийг аль болох ер нь бол хэрэглээд дими. За хэрэгэлсэн байлаа гэж үзэхэд сүүлийн үед бас энэ одоо нөгөө нэг техник технологи хөгжсөнтэй холбоотой зарим угаагч маань энэ лактобацил буюу хэвийн одоо пробиотиктэй угаагчнууд гараад ирсэн байна. За ядаж тэрийг нь ялангуяа. За тэгээд эмнэлгийн нөхцөлд ингээд зөвшөөрөгддөг 1-2 төрлийн угаагч байдаг. Энэ лактобацилыг нь агуулсан. Иймэрхүү угаагчаар мэрэгжлийн эмчийн зөвлөгөөнд ор угааж болно. Гэхдээ бас түүнийгээ дагаад өдөрт 1-2 удаа ч юм угаах нь бол тийм зохистой зүйл бол биш байна. За тэгээд одоо ингээд өтрөөний хэвийн орчин алдагснаас болоод нөгөө одоо янз бүрийн өрөвслүүд тий өтрөөний өрөвсөл за тэгээ мөөгөнцөр янз бүрийн эмэгтэйчүүдийн одоо асуудлууд үүсдэг штэ тий. За тэгэхээр эмчнэр маань голцоо ер нь эмэгтэйчүүд эмчнэр одоо нөгөө лаа бичиж өгдөг тий. Тэр яг энэ лааны үйлчилгээг ямар үйлчилгээтэй байдیں۔ Янз бүрийн лаа байдаг байх л да. Гэтэ яг одоо энэ өтрээний хэвийн орчинг одоо эргүүлээд бий болгоход ямар одоо төрлийн лаа бас тус нэмэртэй юм байна. За одоо энэ нөгөө нэг энэ өтрээний хэвийн бактери маань ер нь өтрээнд бол хэвийн болон хэвийн бас бактери аль аль нь байж идэг. За хэвийн бактери маань багасаад ирэхээр нөгөө нэг эмгэг юмнууд маань өгсөд ирнэ дээ. Тэгэнгүүт одоо за мөөгөнц рүү эсвэл няну гэсэн хоёр сонголттой байдаг. За тэрнээсээ хамаараа зарим тохиолдолд хүмүүсийн мөөгөнцөр нь ихсэх тохиолдол байдаг. Энд нь одоо нөгөө нэг цагаан юм маш их гарах. За эсвэл маш их захтнаатай бэлгийн харьцааны үед зовиортой шинж тэмдгүүд илэрдэг. Харин эсэргээр нян маань ихсэд эмгэг төрүүлэгч нян маань ихсэд ирэхээрцэг энэ за нэг тийм ялцарсан загсны үнэр шопрот гэж ирдэг. Тиймэрхүү үнэр бас их гардаг. За ногоон шаргалтай юм гарах. Иймэрхүү ийм хоёр ялгаатай байдгийн мөөгөнцөр нян хоёр маань. За үүнээсээ үндэслээд лаа хэрэгэлдэг бид нар лаа нь болохоор зөв дотроо ер нь маш олон төрлийн лаа байгаа. За сүүлийн үед бол энэ мөөгөнцөр нян гэсэн хавсарсан лаанууд айгүйх бий болсон. Энэ маань ч гэсэн илүү үр дүнтэй байдаг. За тэгээд энэ лаан дотроо ерөнхийдөө тосон болон таблеткын лаанууд байдаг. Зарим хүмүүс нэг им шиг лаа байдаг шүү дээ. Эний ч одоо уух уу яах уу гэж ярьдаг. За энэ дотроос ер нь эмэгтэйчүүдийн эмчнэр маань тосон лагийг арай илүүд үздэг. Яагаад вэ гэхээр згийн тосон лаг маань өөрөө өтрээний одоо тэр орчиг бүгднийг бүрхээд өгдөг. Тэгэхээр илүү одоо хурдан хайлдаг, хурдан шингэдэг. Зарим тохиолдолд нөгөө нэг энэ таблеткын лагаа зарим хүмүүс бас жоохон буруу хэрэглээд байдаг л да. Усанд ингэж нэг 10 секунд орчим норгоод хийх ёстой байтал тэгхгүйгээр нь хуурайгаар нь хийх юм. Тэгэнгүүт тэр маань өөрөө гүйцэд үйлчилж чаддаггүй. За гүйцэд үйлчилж чадахгүй байгаад ирэхээр нөгөө нэг антибиотикийн төсвөртэй чанар гэж юм үүсээд байдаг. Тийм болохоор айл болох тосон лаанууд нь зүгээр байгаад байдаг. Полижинакс, вагимилт гэх мэт тийм иймэрхүү лаан. Полижинакс гэдэг чинь нэлийн сонсч байсан байна. Энийг нэмэгтэйчүүд эмчнэр бас санал болгодог тийм. Тэгэхээр одоо өтрөөнийхөө хэвийн орчинг алдагдуулахгүй байхын тулд яах ёстой байд юм бэ те яг эмчийн хувьд бас зөвлөгөө өгөөч. Яг л зэрэг одоо сүүлийн үед бас эмчнэр маань аль болох те та нар өвчин тусныхаа дараа эмнэлгийг зорхосоо илүүтэйгээр урьдчилан зэрэг хэлээч гэдэг байгаа. Тэгэхээр бүсгүйчүүд бид нар өтрөөнийхөө хэвийн орчинг яг хэвийнээр нь байлгахын тулд яах ёстой юм чи? За тэгэхээр нэгдүгээрт болохоор за түрүүний хэлсэн ариун цэвэр тийм ээ зохистой ариун цэвэр. Хоёрдугаарт за энэ нөгөө нэг нийлэг дотор хувцснууд гэж ярьдаг. Аль болох цэвэр давуун дотор хувцснууд. Тэгэхэд хүмүүс маань аливаа их нэг гоёлын дотор хувцснуудыг бүсгүйчүүд маань хэрэглэх их дуртай байдаг. За тэгээд дээрэс нь иймэрхүү одоо нөгөө нэг өтрээний өрөвслэр өвдөх магадлал өндөртэй хүмүүс нь ихэвчлэн одоо муухай ах гэхдээ ганц бие хүмүүс ч юм уу олон бэлгийн хавтагчтай хүмүүс байгаад байдаг. Энэ нь ялтчгүй л өтрээний орчинг өөрчлөөд өгдөг. За дээрэс нь жирэмсэн болон биений юм нь одоо ирж байгаа үед ч юм өтрээний орчин өөрчлөгддөг. Гэхдээ энэ нь болохоор аяанда өөрөө
эдгэрдэг гэсэн. Тэр үед нь ямарваа нэг юм заавал хэрэглээд ах шаардлагагүй гэсэн. За тэгээд дээрэс нь яг иймэрхүү шинж тэмдэг илрүүл заавалчгүй нарийн мэрэгчлэн эмчэд хандж иж яг лаага бичүүлээд авсан илүү зүйтэй нэгдүгээрт. За хоёрдугаарт урьдчилан сэргийлэхээр өтрээний пробиотик гэж одоо юмнууд гараад ирсэн байгаа тийм ээ. Тэрийг уух нь илүү үр дүнтэй. Гэхдээ энэ пробиотик маань уухаар хэрэглэхээр давхар нөгөө нэг ходоод гидсний замдаа бас нөлөөтэй байдаг. За тэгээд энэ пробиотикийг ер нь хэрэглээд хүмүүс их хурдан үр дүн өгсдгэлтэй. Одоо уугаал маргааш зүгээр болчих юм шиг тий. За тэгэхэд одоо энэ нөгөө нэг юуны Швейцарын судалгаа энтрээс хараад үзэхээр пробиотикийг дор хаяж 2 сар хэрглэж иж яг өтрээндээ нөлөөлтгөө. Тэрнээс наан одоо ходоод гидсний зам гэ бүх юмдаа нөлөөлөд за тэгээд тунгалгийн тогтолцоогоор дамжаад эмэгтэйчүүдийн өсөх замдаа үйлчлээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр пробиотикийг ерөнхийдөө манай эмэгтэйчүүд маань одоо тогтмол бас хэрэглээ заншвал бас өөр өгөөчтэй гэсэн үг. За тэгвэл би өнөөдөр тантай ярилцсаных бид нар ч одоо сүүлийн үед бас тий пробиотикийг заавал одоо ашигтай бактерийг заавал хэрэглэх ёстой байна гэд уухаар одоо нөгөө ходоод гидсэндээ нөлөөлөхөөр хэрэглэж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүд бид нар өтрөөнийхөө хэвийн орчин хэвийн байлгахын тулд одоо лаа хэлбэрээр тэр тусмаа тосон лаа хэлбэрээр хэрэглүүл бүр илүү их үр нөлөөтэй байна. Яг тэгэхээр тосоор ингээ бүрхээд өгчтэй гэж штэ тий энэ бас энийг сайн ойлгож авлаа. Тэгэхээр та түрүү нөө ярианыхаа ихэнд дурдсан штэ цагаан юм гарах ч гэдэг юм тий. За одоо жишээлбэл би 41 настай. За ерөнхийдөө бол одоо би нөгөө минь ерөнхийдөө бол цэвэршилт явагдах эхлээд байгаа учраас би одоо эстроген давраа дэмжихийн тулд за эноклем гэдэг одоо бүтээгдэхүүн хэрэглэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт сүүлийн үед одоо миний ерөнхийдөө бол жоохон хураашилттай болоод гэсэн би тэрийг мэдрээд байсан. Бараг юм одоо гарахгүй болсон чинь одоо тэрийг эстроген давраа нэмэгдүүлснийх юм уу ямар ч үсэн эноклемийг хэрэглэснээс хойш доошоогоо бас гоё чийгшилт мэдрэгдээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэг өнгө нь их ялгаатай. Одоо жишээлбэл минийх юм тунгалаг дуу ч юм уу те нэг ийм өнгөтэй гараад энэ өнгөнүүдийн ялгаа байна уу? Энэ хэвийн үзэгдэл үү? Хэвийн үзэгдэл. За эмэгтэй хүнд болохоор зөв өдөрт тодорхой хэмжээгээр цагаан юм гэдэг юм ялгарч идэг. Энэ маань болохоор зөв өөрөө бие махбодын онцлогтой холбоотой цэвэрлэх механизмаараа ингэдэг. За энэ маань хит ихсэж болно. Эсвэл тарах шиг, эсвэл захтнаатай хавсрах. За өнгөн шаргал болоод за ногоон, за эсвэл өөр бүр улаан ч юм уу өнгө илрээд ирвэл энэ маань эмгэгээ гэж үздэг. Дээрээс нь захтнаатай өвдөлттэй байвал. Түүнээс өдөр болгоо одоо ингээд баг зэргийн цагаан юм гарах нь бол хэвэн байдаг. Эмэгтэйчүүд маань ерөөс юу ч байхгүй. Юу ч гарахгүй болохыг хүсээд байдаг л та. Хэцүү байдаг учраас гэхдээ тодорхой хэмжээгээр энэ маань бие махбодтойгоо холбоотой гарч явах хэвээр. Тиймээс дотор хувцас өдөр болгон солиод явж байхад бол за дотор хувцас өдөр болгон солино гэснээс бидний бүр одоо нөгөөгөө сайн өөрийнх нь нэр нь өдөр тутам тий. Ерөөсөө өдөр тутмын байнгын хэрэглээ бол бид нар өдөр тутмын ариун цэврийн хэрэглийг одоо ерөөсөө энэ бол бараг соёл болчлоо штэ. Хэрэгэлтгүүн гэж байхгүй. Энэ одоо та түрүүн хэлсэн штэ нөгөө нийлэг дотор хувцаснаас айл болох татгалзаараа даун дотор хувцас. Тэгэхээр би ойлгохдоо өтрийг амьсгалдаг гэж ойлгоод байна л да. Гэтэл бид нар өдөр тутам хэрэглээд байна штэ тий. Ариун цэврийн хэрэглээ. Энэ маань харин одоо нөгөө нэг өтрээний хэвийн орчинд байна хэр нөлөөлт юм бол. За өтрээний хэвийн орчинд ялангуяа энэ ариун цэврийн хэрэглэл гэдэг нь их нөлөөлдөг л за. За нэг ялангуяа одоо нөө тампон гэж ярьдаг тийм ээ. Энийг бол яг тампоны заавран дээр нь өөрөө 2-3 цаг. За дээдл нь 4 цаг болоод солиж авах хэрэгтэй гэдэг. За тэгэнгүүт зарим хүмүүс нөгөө нэг шөндөө ч юм уу тампон хийгээд унтчихдаг. Энэ маань өтрээний орчиг маш ихээр өөрчилж идэг. За тэгэхээр айл болох ер нь тампоноос татгалзвал зүгээр хэрэглээ гэхэд 1-2 цаг 2-3 цаг болоо солиж авах хэрэгтэй. За өдөр тутам энэ маань болохоор зөв өтрээ сая ингээм амьсгалдаг гэлээ шүү дээ. Яг зөвхөн амьсгалдаг. За тэгээ энэ цэвэрлэх механизм маань ингээд байнга ингээд нөгөө нэг явагдчихэдэг. Тэгэхэд нөгөө нэг биологийн юмыг бид нар шингээх гээд байгаа учраас өдөр тутам хэрэглээд байна да тий. Тэр маань ерөнхийдөө дэмий гэсэн үг тийм. Өдөр тутмын зориулалт маань болохоор зөв өөрөө биений юм ирээд дуусны дараа бага хэмжээтэй юм гарч байгаа үед хэрэглэгдэх зориулагдсан. Зүг. За бас дахиад нэг шинэ юм мэдээд авч байгаа байхгүй. За тэгвэл одоо бид нар бицс холгондоо 0-ын цас хэрэглэе. За энэ бас нөгөө өтрээний маань хэвийн орчинд хэр нөлөөлдөг вэ? За энэ 0-ын цасаар арчих нь бол учиргууд утгагүй дотгошоогоо арчаад байхгүй тулд бас ч гэж гайгүй. Хамгийн гол нь зөв арчих хэрэгтэй тийм ээ. Нөгөө урдаасаа хойшоогоо чиглэлтэй арчих хэрэгтэй. Энийг бас нөгөө
яг одоо өсөж яваач гэдэг юм уу одоо нөгөө өсвөр насны охтуудтай бас яаж зөв угаах хэрэгтэй юм бэ гэдгийг бас ээж нар маань хэлж өгч явах хэрэгтэй юм билээ. Им шиг санагдтiin. Ялангуяа одоо үүнээс болоод нөгөө өсөх замын халдвар одоо ганц нөгөө эмэгтэйчүүдийн өрөвсөл гэхгүйгээр одоо бөө шээсний замын янз бүрийн өрөвслүүд байдаг шүү дээ. Энд чинь бас бохроос үүдэлтэй тий. Одоо энэ нөгөө нэг яриад байгаа энэ лактобацил багасаад ням болон мөөгөн зүрхслээ гэдэг байгаа тий. За энийг нөгөө нэг зарим хүмүүс маань тоохгүй айгуу удаа явцдаг. Энэ маань дээшээ өсөх замын халдвар буюу моо зүүн шархлах ч юм уу тий. За дээшээ өндөр хүчний өрөвсөл гэд явах тохиолдол их байдаг. Ялангуяа хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд ээж аваасаа нуух ч юм уу тий. Дур мэдэн лаа хэрэглэх гих мэт зүйлээс болоод айгүй хүндэрсэн эртгэлтэй дээрэс нь охтын лаа айгүй цөөхөн байдаг. Монгол улсад ч гэсэн ганцхан төрөл байдаг. Тэр нь одоо энэ полиженакс гэдэг лаа маань өөрөө охтих гэсэн тусдаа хэлбэртэй байдгийн. Тэрийг ер нь тэр болгон хүмүүс мэддэггүй. Яагаад гэвэл охтих гэдэг маань одоо онгойлс юу ягаагүй цороогүй үед хэрэгэлдэг. Монголд байгаа цорын ганцлаа. Бас мэдмээр юм байна тийм байна. Зөв. Тэгээ нэг ер нь бол одоо хүүхд чинь октод чинь ингээд доороосоо даарах ч юм уу тий. Тэгэл бас нөгөө бүр бага насны хүүхд бол ингээд нөгөө нүцгэн гүйжээдэг штэ гэр орондоо. Тэгээд жоохон хүүхдүүд ч хүртэл бас нэг цистит тусгаад байдаг штэ. Эн чинь юусоо бас цистит чинь вирус үстэй. Янг гэсэн тий. Тэгэхээр бас замын халдвар гэсэн. Зөв. За ерөнхийдөө та хоёрын ярилцах цаг маань өндөрлөг тийшээ хандж байна. Тэгээд та яг өнөөдөр яг энэ подкастаар энэ өтрээний хэвийн орчин гэдэг сэдвээр ярилцсанаа гэд тэгээд яг ямар мэдээллийг бас түлхүү хүргэж юмсан гэж бодож ирсэн бэ? Магадгүй би танаас асуугаагүй орхисон байж болно шүү дээ тий. За тэгэхээр энэ одоо ярилцлагынхаа бас төгсгөлт ингэж хэлмээр байна л да. Хүмүүс нөгөө эмэгтэйчүүд маань лаа хэрэгжилж байгаад айгүйх дунд нь завсарлах ч юм уу. За эсвэл лаага хэрэгжилж байгаад 1 2 3 дахь хоног дээрээс шинж тэмдэг арилаад ирэнгүүт хэрэглэхэ болчдөг. За энэ бол маш муу. Яг тухайн лаг эмчилгээний зорилгоор 6-аас 12 хоног гэж байдаг. Ямар ч эмэгтэйчүүдийн лаг. Тэгэхээр тэрийг бол тогтмол яг 6-аас 12 хоног л гүйцэд хэрэгжилж байгаасай. Тэгвэл эмчилгээ илүү үр дүнтэй явагдана. За дээрэс нь энэ эмэгтэйчүүдийн өрөвслийн үед ихэнх одоо нэг эмэгтэй хүн нянгагийн гаралтай өтрээний өрөвслөөр өвдлөө. Энэ маань ер нь 50% та заавал дахих магадлалтай байдаг нэг өвдчгөр. За тэгэхээр үүнээсээ сэргийлээд бас пробиотик буюу одоо хэвийн бактери ууж авах нь илүү тэр 50% магадлалыг ядаж нэг 30% бууруулж өгдөг гэсэн бас олон улсын судалгаа байдаг байгаа. Тэгэхээр лаага хэрэглэхдээ хавсраад пробиотика хэрэглэж ивэл бас сайн байгаа шүү. Дээрээс нь өдөр тутмын зөвлөгөөнүүдэд байгаа. За ойлголаа. За тэгвэл ямар ч байсан өтрээ маань амьсгалдгийн байна. За тэгээ бас дотор нь пробиотик буюу одоо ашигтай бактериуд байдгийн байна. Тийм учраас одоо хитрхи их бас тийм ээ одоо ариун цэврийг одоо сагснараа ашигтай бактери бид нар устгаад байдгийн байна гэсэн одоо 3 үндсэн ойлголтыг ямар ч байсан бүсгүүчүүд маань авсан байх гэдэг тэтгэлтэй байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн аваад маш хэрэгтэй мэдээлэл хүргэсэн намуу эмчтэй баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. Та бүхэнд эрүүл мэндийг хүсье. За баярлалаа. За баяртай нүрээд өнөөдрийн маань подкаст өндөрлөж байна. Тэгээд дараагийн удаа бас сонирхолтой подкастаараа эргээд уулзцаая.